Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ука Төмөр гэдэг хүсхий хөр блогийг үндэслэгч амун амжилтын тарин номын зохиолч байна. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр би хязгаарлагдмал бодол гэж юу вэ? Надад хамгийн их тохиолдож байсан хязгаарлагдмал бодлууд ямар бодлууд байсан бэ? Гурван бодлын тухай ярих болно. Мөн эдгээр бодлыг хэрхэн устгах вэ тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр хязгаарлагдмал бодол хүн бүрт байдаг. Хамгийн гол нь тэр хязгаарлагдмал бодолтой автаад зогсон байдалд орж байна уу? Эсвэл тэр хязгаарлагдмал бодлоо устгаж байна уу гэдэгт хамгийн чухал байдаг. Тэгэхээр хязгаарлагдмал бодол гэж юу вэ гэвэл хүссэн юмаа хий гэхээр, хийх ёстойгоо хий гэхээр, зорилгынхоо араас явах гэхээр, тийм ээ, мөрөөдлөө биелүүлэх гэхээр хамгийн түрүүнд орж ирдэг тэр сөрөг бодлууд, тийм биднийг зогсоогоод байдаг тэр сөрөг бодлуудыг хязгаарлагдмал бодол гэж хэлдэг. Жишээлх юм бол би дээд сургуульд яваагүй юм чинь ажилд орж чадахгүй байвал яана гэдэг бодол ч юм уу, тийм ээ. Эсвэл баяжих юмсан гээ бодонгууд баячууд дандаа мөнгө лөөвөрдөж олсон хүмүүс байдаг гэдэг бодол ч юм уу. Эсвэл би нэг тийм азтай биш ээ, хүмүүс яхаараа тийм азтай байдаг юм болоо би тийм азтай хүн биш гэдэг бодол ч юм уу. Эсвэл би тийм нэг ухаантай биш, манай дүү надаас илүү ухаантай гэж боддог ч юм уу. Хүнтэй үерх гэхээр эрчүүд бүгдээр худалч хүмүүс байдаг ч гэдэг юм. Иймэрхүү бодлуудыг хязгаарлагдмал бодол гэдэг. Тэгэхээр энэ хязгаарлагдмал бодлоо устгахгүй юм бол бид энэ бодолтоо автаад зогсонт байдалд ордог гэж болно. Гэхдээ хязгаарлагдмал бодлогод ихэвчлэн далд ухамсараас гардаг учраас хязгаарлагдмал бодол бодоод байна гэдгээ сайн мэддэггүй. Тийм ч учраас түүнээсээ болоод зогсонт байдалд орох нь их хэлбэг байдаг. Тэгэхээр надад хамгийн их тохиолдож байсан 3 хязгаарлагдмал бодлын тухай би өнөөдөр ярих хүсэлтэй байна. Тэгэхээр эхнийх нь юу вэ гэвэл байхгүй гэдэг бодол байсан. Тэгээ би анх Америкт ирчгээд би ингэж боддог байсан л да. Миний хажууд эцэг эх байхгүй байна, найз нөхөд байхгүй байна, хамаатан садан байхгүй байна, тусалж дэмжих хүн байхгүй байна, бичиг баримт байхгүй байна, ногоон карт байхгүй байна, мэрэгжил байхгүй байна, чадвар байхгүй байна, мэдлэг байхгүй байна гэх бүх юм байхгүй гэдэг энэ бодолтой автаад түүндээ итгээд тэгээд зогсонт байдалд нэлээд удаан хугацаа орчихсон байсан. Тэгээ би хожим юу ухаарсан бэ гэвэл байхгүйгээ бий болгохын тулд надад байгаа бүхэн хангалттай юм байна. Байхгүйгээ бий болгохын тулд надад байгаа бүхэн хангалттай юм байна гэдгийг би маш сайн ойлгож авсан. Тэгэхээр байхгүй гэдэг бодлоо устгахын тулд байгаа дээрээ анхаарлаа төвлөрлөх маш чухал. Тэгээ байгаа дээрээ анхаарлаа төвлөрлөх тийм амар биш. Ягаад гэвэл хүн угаасаа автоматар байхгүй юм дээр анхаарлаа ихэвчлэн төвлөрдөг. Тийм болохоор амжилтын тайрны урьж өөртөө байнга сануулна гэсэн үг. Тэгэхээр дэвтэр цаас танд байгаа бол энэ амжилтын тайрныг бичээд ав. Байхгүйгээ бий болгохын тулд надад байгаа бүхэн хангалттай. Байхгүйгээ бий болгохын тулд надад байгаа бүхэн хангалттай. Гэхдээ байхгүй гэдэг бодол байнга гарч ирнэ. Яагаад гэвэл байхгүйгээ бий болгосны дараагийн байхгүй гарч ирдэг. Тэр байхгүйгээ бий болгосноор тэрний дараагийн байхгүй гарч ирдэг. Тийм болохоор байхгүй дандаа гарч ирнэ. Байхгүй гэдэг бодол дандаа гарч ирнэ. Нэгсэндээ байхгүйгээ бий болгохын төлөө бид бас амьдарч байгаа гэж бас болно. Тэгэхээр хамгийн их тохиолдож байсан 2 дахь хязгаарлагдмал бодол маань юу байсан бэ гэвэл би хинч биш. Би зүгээр л нэг Ука гэдэг бодол байсан. Тэгэхээр ийм бодолтой хүмүүс их байдаг л да. Жишээлх юм бол би хинч биш. Би зүгээр л нэг тоогооч. Би хинч биш. Би зүгээр л нэг ээж. Би хинч биш. Би зүгээр л нэг жолооч гэдэг юм уу. Тэгэхээр энэ хязгаарлагдмал бодол намайг их хойшин татдаг байсан. Тэгээд мөрөөдлөө биелүүлээ, зорилгынхаа араас явъя гэхээр за би хинч биш ямар ч чадахгүй штэ ч гэдэг юм уу те. Тийм бодлууд эзэмдээд тэрүүндээ итгээд их хойш суудаг байсан. Тэгэхээр би ингэж ийм бодолтой, ийм хязгаарлагдмал бодолтой хүмүүст юу гэж хэлмээр байна вэ гэвэл та бол хэн нэгэн. Та маш чухал хүн. Таны оролцоо бидэнд маш их хэрэгтэй. Таны мэддгийг энд нэг хүн мэдхийг хүсэж байгаа. Таны чаддгийг энд нэг хүн чадахыг хүсэж байгаа. Таны туршлагыг, таны бодлыг тэнд нэг хүн сонсох хүсэлтэй байгаа. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд энэ хязгаарлагдмал бодолтой автаад өөрийгөө энэ бодлынхаа араар нуух биш, өөрийгөө ил гаргаж ирэх хэрэгтэй. Чаддгаа,
мэддгээ хэрэгжүүлж дэлхийн ертөнцийн хувь нэмэртэй хүн байхыг би сануулмаар байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд би зүгээр л нэг ээж гэхийн оронд би хамгийн мундаг ээж. Би зүгээр л нэг тогооч гэхийн оронд би хамгийн мундаг тогооч. Би зүгээр л нэг багш гэхийн оронд би маш сайн багш ч гэдэг юм уу. Эсвэл хэн болмоор байна. Түүнийг хэлж болно л да. Жишээлбэл би рестораны эзэн болохыг хүсэж байна гэх юм бол би зүгээр л нэг тогооч гэхийн оронд би маш мундаг тогооч учраас би рестораны эзэн болж чадна ч гэдэг юм уу. Эсвэл би рестораны эзэн байна ч гэдэг юм уу. Өөрийгөө яг хэн болмоор байна. Тэр бодлоо амжилтын тарин болгож өөртөө дахин давтаж хэлээрэй. Ингээд надад хамгийн их тохиолдож байсан 3 дахь хязгаарлагдмал бодол юу байсан бэ гэвэл би тийм биш болохоор тийм гэдэг бодол байсан. Жишээлх юм бол би нүүрмгийн биш болохоор бусдад өөрийгөө ойлгуулахдаа муу ч гэдэг юм уу. Би борлуулагч биш болохоор бараа зарахтаа муу ч гэдэг юм. Би чам шиг биш болохоор чадахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү бодлууд намайг их хойш татдаг байсан. Тэгэхээр энэ бодлоо устгахын тулд яах ёстой вэ гэвэл жишээлбэл би нүүрмгийн биш болохоор бусдад өөрийгөө ойлгуулахдаа муу гэдэг хязгаарлагдмал бодол байлаа гэж бодох юм бол өөрийгөө бусдад ойлгуулахын тулд би юу хийх вэ? Би юу сурах шаардлагатай вэ? Ямар ном унших вэ? Ямар сэтгүүл сонин унших вэ? Гэдгийг олж мэдээд түүнийгээ олж уншаад сураад хэрэгжүүлээд өөрийгөө яаж нүүрмгийн болгох вэ? Өөрийгөө яаж ойлгуулдаг болох вэ гэдэг чадварыг эзэмших хэрэгтэй гэсэн. Би борлуулагч биш болохоор бараа зарж чадахгүй байна гэх юм бол бараа яаж сайн зардаг болох вэ? Яаж борлуулагч болох вэ гэдгийг бүх номнуудыг хайж олоод уншаад өөртөө тийм юм борлуулж чаддаг тэр чадварыг эзэмших хэрэгтэй. Өөр нэг арга нь юу вэ гэвэл жишээлбэл би ямар компьютер дээр ажиллаж чадах биштэй. Тийм болохоор вебсайт надад байхгүй би хийж чадахгүй байна гэх юм бол вебсайтыг хийж чаддаг тэр хүнийг нь олоод хийлгүүлнэ гэсэн үг л дээ. Энэ тохиолдолд бол хүнд ихэвчлэн хөлсийг нь түлэх шаардлагатай мөнгөтэй холбоотой байдаг. Тийм болохоор хамгийн шилдэг арга юу вэ гэвэл өөрөө сурч мэдэж тэр чадварыг эзэмших байгаа юм аа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд би нүүрмгийн биш тийм болохоор бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй байна гэдэг хязгаарлагдмал бодол байлаа гэхэд би илэн далангүй байх, нүүрмгийн байх бүх аргыг хэрэгжилж байна гэдэг амжилтын тариныг үрж болно. Эсвэл би илэн далангүй учраас өөрийгөө ойлгуулахдаа сайн гэдэг амжилтын тарин уншдаг ч юм уу. Би борлуулагч биш тийм болохоор бараа зарахтаа муу гэхийн оронд би маш сайн борлуулагч, би бараа зарахтаа сайн. Эсвэл бараа зарах сайн борлуулагч болох бүх аргыг би өнөөдөр хэрэгжилж байна гэх жишээтэй амжилтын тариныг үрж болно. За тэгэхээр та хамгийн их надад тохиолдож байсан 3 хязгаарлагдмал бодлын тухай мэдэж авлаа. Түүнийгээ яаж устгах талаар мэдэж авлаа. Тэгэхээр танд байгаа тэр хязгаарлагдмал бодлууд юу байна вэ? Түүнийгээ устгахын тулд та яг юу хийх вэ гэдгийг та өнөөдөр өөрөөсөө асуугаараа. Тэгээд энэ тухайгаа та блог дээр орж ирж бас надтай хуваалцвал би маш их баярлах болно. Хүс, хий, хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэ хүү бичлэг таалагдсан бол та юу ихээ сайн мэдэж байгаа. Цааш нь найз нөхдөд түгээгээрээ, хэрэг болох хүнд нь түгээгээрээ. Амун иймэрхүү бичлэгийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол ukatimurci.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй.